сайдын энэ өдрийн амрыг ирье. Ган төмөр сайдын хэлж байгаатай ер нь бол санал нэг байгаа юм. Бид нар одоо нефтийн бүтээгдэхүүн за энэ дотор агаарын түлш за бүх төрлийн нефтийн газрын төсний бүтээгдэхүүнийг бол Оросын холбооны улсаас л 100% хангаж байгаа шүү дээ. Авж байгаа. Бүх дэлхий тийм байгаа. За тэгээ санкцанд ороод Европын холбоо жишээлбэл Оросоос авахгүй одоо янз янзын нөхцөл байдалтай учраас авахгүй гэж байгаа юм алга ба шүү дээ. Тэгээд хулгаагаар ч хамаагүй энтгэр дайруулад авж гин. Тэгэхээр бид нар бол одоо нэгэнт л хараат юм аа бас хүлээн зөвшөөрөөд тогтвортой хоёр өрштөгөө одоо энэ найрамдалтай худалдааны энэ гэрээгээ хийгээс өөр арга байхгүй. Нэг одоо цаашаа дахиж гацааж гэдэг юм уу зогсоох хэрэг байхгүй. Гишүүдийн хэлж байгаа болгоомжлох зүйлийг мэдээж тусах ёстой. Тэгээ ажлын хэсэг манаас энэ дээр сайн ажиллаад бас тодорхой саналуудыг тусгуулаад хэлцээр хийгээд ирсэнд бол одоо сайн байна. Мэдээж энэ амаргүй ажил байдаг. За яг өнөөдрийн байдлаар Korea Air гэж компани бол одоо эрсдлийн удирдлагын горим гэдэг юм хүнд горимлуу жишээлбэл энэ том агаарын компани орцсон явж шít. Зөвхөн энэ онгоцны одоо төршний үнийн өсөлттэй холбоотойгоор Солонгосын компани одоо өөрийнхөө одоо үйл ажиллагааг хязгаарлагдмал эрсдлийн удирдлага руу шилжүүлээ явж байгаа нөхцөлд Монгол улс одоо хөрш орноосоо энэ одоо нефтийн бүтээгдэхүүн худалдааныхаа гэрээг тогтвортой байдлаар хийх нь бол маш чухал юм аа. Тэгээ миний асуулт бол энэ Чингис хааны эсрэг онгоцны буудал манай агаарын бомб дээр зөвхөн хийгдэж байгаа гэж би ойлгож байгаа. Цаашлаад одоо өмнө говь дээр юм уу дорнод дээр ховд дээр хөвсгөл дээр одоо шинэ агаарын бомбтууд нээгдэхэд энэ компаниуд тэнд үйл ажиллагаа явуулж өөрөөр энэ гэрээгээр зохицуулагдах уу аль эсвэл энэс тусдаа байгаа юу гэдэг ийм асуултыг та бүхнээс асуух гэсэн юм аа. За, тулг гишүүний асуултанд хариулъя. Жүлдэр яам 6 номер. За, жүлдэр эрдэс байлгийн газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. Хэлцээр бол ерөөсөө шинэ нисэх онгоцны буудлыг ашигтай ажиллаж түгээр онгоцны түвшийг одоо нийлүүлэх хүрээнд хийгдэж байгаа хэлцээр. Бусад авиа бомб аэропортууд бол үүнд хамаарахгүй. За, дамдны өгшөө. За, Байнгын орооны эрхэм гишүүдтэй энэ өдрийн төргий. За, би одоо бол одоо ажилтнууд эрдэс баялагын сайдын хувьд биш, улсын хурлын гишүүний хувьд та бүд бас нэг хэдүү хэлье гэж бодлоо. Хуулийн тодорхой зохицуулалтаас шалтгаалаад би одоо бас та бүдээ хариултанд хариулах боломжгүй юм байгаад байгаа юм. За, агаар үйлгийн түвшний хэлэлцээр нэгдүгürt яагаад чухал вэ гэвэл манай улс нийт импортынхоо газрын төсний бүтээгдэхүүний импортынхоо 97-оос 98%-ийг Орос улбаны улсаас авдаг. Орос улбаны улсаас нийлүүлдэг компаниуд нь бүгд төрийн өмчт аж ахуйн нэгжүүд байдаг. Роснефть, Газпром гэх том хэмжээний одоо төрийн өмчт аж ахуйн нэгжүүд байдаг. Тийм учраас Орос улбаны улсаас одоо байгаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад хориг арга хэмжээ, янз бүрийн арга хэмжээ авдаг. Одоо ч гэсэн дизель түвш болон А92 автобензин дээр экспортын хоригтой байгаа. Энэ экспортын хоригийг тоолж гаргахын тулд бид засгийн газар хоорондын хэлэлцээр зайлшгүй хийх ёстой гэдэг ийм одоо шаардлагатай байдаг. За, энэ хэлэлцээрийн 2 дугаар ач холбогдол бол Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой тасралтгүй нийлүүлэх 2 дахь хавсалт гэрээ байгаад байгаа. Энэ гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэх юм байна. Тэгэхээр энэ гэрээний одоо зайлшгүй хүчин чадал нь одоо хэрэгцээ нь бол энэ байгаад байна. За, 3 дугаар асуудал өнгөрсөн оны хавар 2025 оны хаврын чуулганаар энэ асуудал орж ирэхэд улсын хурлын байнгын хороод дээр 6 асуудал яригдсан. Нэгдүгээр хөшгийн хөндийн нисэх буудлыг тэр жигт нь менежментээр өгөх гэж байна гэдэг асуудал тодорхой бус ойлгогдохоор ийм залтууд орж ирсэн байсан. За, 2 дугаар жилийн их урт байсан. За, 3 дугаарт арбитрийг Орос улбаны улс шийднэ гэдэг ийм асуудлууд байсныг өнгөрсөн 9 сарын хугацаанд өөрийн биеэр 5 удаа, Орос улбаны улсын тал Монголд 1 удаа, 6 захимаар 3 удаа хуралдчихэж үндсэндээ сар болгон гэсэн үг тасралтгүй ярьж явсаар хагаад энэ одоо гэрээг 6 асуудлын 5-ыг нь Монголын саналаар өөрсдийнхөө саналаар томьёолуулж чадсан. Ганцхан асуудал үлдсэн тэр нь их хурлаар орж шийдэгдэх ёстой юм. Юу вэ гэхээр энэ гэрээг олон улсын гэрээ хэлцэл гэж хүлээн зөвшөөрнө шүү гэдэг утгатай л ийм заалтанд их хурлаар орох ёстой байгаа. Одоо ингээд та бүхэн маань дэмжиж гаргаж өгвөл бид нэр одоо Орос улбаны улстай дараагийн засгийн газрын одоо төлөөний хүн ингээд яваад зураад ингээд их хурлаар ороод эцэслэгдэнэ. Эцэст нь хэлэхэд би ган төмөр гишүүнтэй санал 100% нэг байна. Аж үйлдвэр эрдэс баялагын сайдын одоо хариуцдаг хүрээнд цөмийн энерги, газрын ховор элемент, чухал элемент гэж чухал асуудлууд дээр нь нэмээд одоо энэ
шатхуунтай холбоотой асуудал байх бол туйлын зохимжгүй байгаад идэх юм аа. Тэгэхээр энийг бол одоо эрчим хүчний яам уу эсвэл одоо гадаад харилцаа яг гадаад худалдаа хариуцдаг хүмүүс энийг хариуцах нь бол зүй ёсны асуудал юм байна лээ. Аж үйлдвэр эрс байдлын яам бол стандарт дотоодын асуудлаа шийдэх тал дээр анхаарах нь зөв юм байна гэдэгтээ бол тантай 100% санал нэг байна. Тэгээ эрхэм гишүүд та бүхэн бас ойлгож дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. За гişүүд асуултууд